Одон дурсуух тавтай морил бий бол хөтлөгчийн их бат. Аадар анаар нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц бүх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын ураатай FS Construction Morrison Residence болон өдөр бүр шинэ ураатай Төлөөжүү Bakery гэх маань нэгэнд итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сууг болон NTV телевиз замаг 83.3 107 столгоны Од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн ярих гэж байгаа хүнийг одоо манайхан зурагнаас нь ч юм уу хараад ороод ирсэн байх гэж найдаж байна. Одоо яг хараагүй те шууд орж иж байгаа хүмүүс гэх юм бол эхний энэ хэсэгхэн зүйлийг уншихлаар эхний талаар ярих чинь илүү гоё тодорхой болох байх. За ер нь бол дэлхийд Монгол улсаа сурчилж чаддаг салбар манад тийм ч олон биш. Хуруу дарам цөөхөн гэхэд хэлцлэхгүй. Гэхдээ тэдгээр цөөхөн салбаруудын дунд Монголын нэрийг олон 10 жилийн турш тасралтгүй тогтвортойгоор өндөд өргөж өрсөн нэгэн салбар байдаг. За тэр салбар бол яа харахгүй манай Монголын цирк. Тэгэхээр манай циркчид дэлхийн циркийн урлагийн том менеж дээр чансаагаараа топ 5-аас бууж үзээгүй гэдэг. Топ 5 улсаас бууж үзээгүй гэдэг. Өнгөрсөн цагтч тэр өнөөдөрч тэр энэ байр суурийг алдаагүй гэж найдаж байна. За энэ бол зүгээр нэг амжилт биш. Харин олон үеийн хөдөлмөр хөлс хичээл зүтгэлийн бодит үр дүн юм а гэж. Тэгэхээр Монголын циркийн түүхийг товчхон дурдах юм бол за 1936 оноос 1939 оны хооронд Жамягийн Раднавазар, Гомб, Нацаг гэх хүмүүс Зөвлөлбод улсын Москва хотноо циркийн сургуульд суралцаж одоо эх орондоо иргэн ирсэн байдаг. Тэд бол Монголын циркийн анхны мэрэгжлийн уран бүтээлчд гэж явдаг. Тэгэхээр 1940 онд Улаанбаатар хотод циркийн сургууль нээгдсэн нь Монголын циркийн түүхэндх томоохон үйл явдал байлаа гэдэг. Тэгэхээр 1940 одоогоос 85 жилийн өмнө шүү дээ, тэ. Мэдээж энэ үед бол зөвлөлтийн мэрэгжилтнүүд тус дэмжлэг асар их үзүүлж ирсэн нь бол ойлгомжтой. Үнийг бид нар хүлээн зөвшөөрөх учиртай. За тэгээ 1941 оны 7 дугаар сарын 10-нд одоо манай Яарамгийн дэнж шүү дээ, тэ. Яарамгийн дэнж дээр 1500 хүний задгай судалтай манеж болсон. Монголын циркчид анхны тоглолтоо тэнд хийсэн. Тэгэхээр Монголын циркийн он тоолол албан ёсоор эндээс эхэлсэн гэж тооцох юм бол 2026 он гэхэд буюу эх жил Монголын циркийн 85 жилийн ой болох юм байнамаа. За энэ хугацаанд дэлхийд дахинд гайхагдсан Монголын нэрийг манеж бүрт цуурайтуулсан олон алдартай төрөн галсан. Монголын циркчдийн нэрийн утас болсон уран нугаралт, хүн хүч тамирын гайхамшиг, за тэгээ мордны урлаг, акробат, алиалагчийн үзүүлбэрүүд өнөөдөрч дэлхийд үзэгчдийг алмааруулсаар байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний одоо ярих гэж байгаа хүн маань бол тэдгээр алдартнуудын зайлшгүй яах аргагүй нэг нь магадгүй хамгийн онцгой нэгнийхэн тухай өгүүлчихэж байж магадгүй. Оросын төдийгүй дэлхийн циркийн домогт алиалагч Олег Попов гэж хүн байдаг. За энэ хүн болохоор энэ хүний талаар хэлэхдээ Монголын алиалагч Дамбын Батсөх бол 100 магадгүй 1000 жилд ганц төрөх ховор авиастан ямаа хэмээн хэлсэн байдаг. Энэ үг бас л учиртай. За тэгэхээр өнөөдөр ярих гэж байгаа хүн маань бол Дамбын Батсөх хэмээх одоо Монголын циркийн домогт алиалагчийн талаар бид бүхэн ярих гэж байна. За одоо циркийн салбар гэд ярихлаар угаасаа л манайхан мэдж байгаа бох тоо. Одоо нэр 20 дугаар зуунд Монгол улсыг олон газар тахалдаг байсан одоо зүйл юу юм бэ? Үнэхээр л манай Монголын цирк шүү дээ, тий. Тэр мортдын маань үзүүлбэр, мортонгуудын маань үзүүлбэр байна, уран нугараа байна. Өдийг хүртэл уран нугараагаар манай монголчуудыг гүйцэтгэв, дийлдэггүй. Гэтэл тэр уран нугаралтын чинь тэр 20 дугаар зуунд байсан тэр эрхэм хадагтаа нар маань үеэс үе залгамжлуул, тий. Өнөөдөр хүртэл ингэж хадгалсан авч явсаар байгаа. Тэгээ тэднийх нь одоо үргэлжлэл нь одоо ч дэлхийд гоё цуурайтуулж алдар нэрээ дуусгаж яваа. Тэгэхээр энэ өнөөдрийн ярих гэж байгаа Дамбын Батсөх гэдэг хүн маань бол зөвхөн одоо нөгөө Монгол улстай биш. Энэ хүн бол бүр дэлхийн хүн. Дэлхийд энэ хүнийг хүлээн зөвшөөрдөг ийм хүн байгаа. За саяны дээр ярьж штэ 1936-аас 1939 оны үед одоо ийм 3 хүн зөвлөлтөд сурсан гэж байна да тий. За энэ эхэнд дурддагдаад байгаа тэр Арднавазар гэдэг хүн байгаа юм. За би зүгээр энэ циркийн түүхээс жоохон ярих юм бол Арднавазар гэдэг энэ хүн болохоор хойно Раппакт бас анхны оюутнуудын нэгээр сурж исэн юм. Тэр үед бол одоо улс төрийн сүүл томоохон зүтгэлтнүүд болсон тэр хүмүүстэй нэг одоо сургуульд хамтдаа дээд курсчлөө нэг ангичлөө хамтдаа суралцж явсан ийм хүн. Тэр дундаас ганцхан спортыг бариад хөөсөн хүн гэдэг байхгүй. Бусд нь болохоор ингээд улс төр те юу гэдэг тэр тал руугаа ингээд хөгжөөд явцсан. Гэтэл энэ Арднавазар гэдэг хүн ганцаархнаа яг спорт биеийн тамирыг сонгоо явцсан ийм хүн байдаг. Тэгээд энэ хүн чинь бас дахиад нэг түүхэн гэх юм бол энэ Арднавазар гэдэг хүн Монголын анхны тэр циркийн одоо мэрэгжилтэн гэж байгааз. Тэгээд анхны тоглолтоо тавьж байгааз. Анхны тоглолтыг тавихад тэрэн дээр
өөрийн одоо охин болох Мая гэдэг охин нь мүзэлбэр үзүүлдэг штэ. Нохоотой мүзэлбэр үзүүлдэг. Тэр Мая гэдэг охин нь болохоор бид бүхэн Аршааны Дэнсма гэдэг нэрээр нь 20 дугаар цунд мэдих маш хүчрхэг эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй 2 хүүхэд. Тэгээд энэ 2 хүүхдийн яг төрсөн эцэгний хинбэ гэх юм бол одоо гончгийн самбуугаач гэдэг. За дахиад нэг хүн байгаа нөгөө юунд 37 онд хэлмэгдүүлэлтээр анхны 14-ийн нэгээр ядаг мөр дэмдвийн ядам сурвангаа гэдэг. Энэ 2 хүн одоо тэр 2 хүүхдийн аав гэж яригддаг байхгүй. Тэгээд ээж нь болохоор Аршааны Дэнсма гэж нэмэгтэй. Тэнгууд тэр анхны тэр одоо Арднаа Озрын тэр охин гэдэг тэр хүн ингээд тоглож штэ тий. Тэнгууд Арднаа Озргоо болохоор 2 хүүхдийн нэг эмэгтэйтэй ханилаад тэр 2 хүүхдийг хүмүүс одоо эсэргүүний хувьсгалын юу гэдэг Японы тагнуулын хүүхдгээс сургууль мургуулд авахгүй байхад нь овгийг нь солиод өөрөөрөө овгуулж байгаа хүүхдүүдээ сургуульд оруулаад цааш нь амьдралыг нь цаад явсан. Тэгээд Маяг өөрөө бас цирк мэркэрээ ингээд сургаад тэгээ нөгөө хүүхд нь нохоо мохоод болуулдаг байхгүй. Гэтэл тэр Мая гэдэг хүн чинь Монголын анхны мэрэгжлийн эмэгтэй хөгжмийн зохиолч Маяг байхгүй. Нөгөө нэг хүн нь болохоор зориг гэж байгаа. Энэ зориг гэдэг хүн нь болохоор өнөөдөр бид нар хэн гэдгээр мэдэх юм бэ гэхээр энэ зориг болохоор Монголын анхны уулын спортын мастер зориг гэж хүн. Тэгээд одоо 27 дугаар цугтал виз шүү дээ. 25 дугаар цугтал визийн Алтай гэдэг хүн байдаг шүү дээ. Тэр хүний аавыг зориг гэдэг тэр хүн байхгүй. Зоригийн Алтай гэдэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол ингээд яг циркийн урлагийг үүсгэн байгуулсан Арднаа Озргаан түүхэд уртаад эхлэхэд л ийм гайхалтай. За тэгэнгүүт л одоо энэ циркийн урлаг маань 1940 онд Улаанбаатар хотод салбар гэдэг юм сургуулаа циркийн сургуулаа нээж штэ. За тэгээд 1956 он гэхэд яг тэр салбар сургуулаа гэдэг юм сургуулаа нээснээс хойш бүтэн нэг 10 гаруй 15 6 жилийн дараа буюу 1956 онд Дамбын Батсөх гэдэг хүн 1956 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод мэндэлж байгаа. Тэгэхээр бага наснаас ахуулаад нийслэлийн одоо 10 жилийн 17 дугаар сургууль суралж байсан. 17 дугаар сургууль хаана гэдэг вэ? Хэвээ бом байд. 1732 гэдэг энэ хоошоо тэгээд идэг. Айгүй бол энэ юу да нөгөө цагаан байрны тэрэгдүүд 17 одоо 17 дугаар сургууль гэж тэнд байж магадгүй. За ер нь бол нийслэлийн 10 жилийн 17 дугаар сургуульд суралцаж пионерын ордны үндэсний бүхийн дугууланд чамгүй хугацаанд хичээлсэн гэдэг. Та ингээд бие хаагийн сандаа нэг юм лагсдуу штэ ер нь. Тийм жижиг юм лагсдуу штэ. Тэгэхээр энэ багаасаа үндэсний бүхэн хичээлжсэн. Тэгээд яа харахгүй тухайн үед чинь бидэнд байгаа одоо юу гэдгийг спортын төрлүүд чинь цөөхөн шүү дээ. Тэ? Тэгэхэд л одоо 50 60 он гэж яхад л үндэсний бүхөр хичээлж байгаа нэг юм хөө байгаа байхгүй. Нэг кино санаанд орчлоо. Бэрсүүт жүүрж гэдэг кино байдаг. За тийм. Тэр нэг чөлөөтөр барилддаг билүү? Тэр чинь бацахгүй мөн билүү юу вэ? Тэгжээд нөгөө хоёр чинь барилдаж байгаад хоёул хөшчдөг байхгүй. Хөшсөн чигээр нь имлэг аваад явдаг байхгүй. За ер нь мөндөө тэр кинонд л төгсгөлд нь гарах юм байлээ. За ингээд хичээлийнхээ хажуугаар манай үндэсний спорт, үндэсний бүхөөрөө барилдаж хичээлж байгаа. Ер нь бол хар багын л элдвтэй. Тэ адтай. Бусдаас өөр ааштай хүү байсан гэдэг. За тэгээд бяртай цаанаас өгөгдмөл юм бяртай жоох хүүхдүүнээс тэ өгөгдмөл бяртай, михтэй барилдахад бол тунд сайн барилддаг, өөрийн гэсэн онцлогтой ийм онцгой хүүхэд байсан байгаа багаасаа. Тэгээ 17 дугаар сургуулийн сурагч байх үед нь сонин дээр нэг юм нийтлэл гарцсан байж л тэ. Тэр нийтлэл нь болохоор циркийн сургуульд хүүхэд шалгаж авна гэсэн зар нийтлэлснийг нөгөө хүүч олоод харчиж. Тэгээд яг энэ зарыг харангуутлаа өөрөө сонирхоод тэгээ энэ нь бол одоо цаашдаа амьдралын тэр чигт нь өөрчилж байгаа байхгүй. За зарын дагуу шалгууламаар байна гэд аавд очиж хэлсэн юм байна. Тэгсэн чи аав нь зөвшөөрдөг вэ. Чамайг одоо барилгын инженер болгоно гэж бодцсон байгаа гэд аав нь тэгээд идэг. Нөгөө чинь болохоор энэ циркийн сургуульд би ормоор байна гэд идэг. За тэгээд тухайн үедээ бол шалгуулч амжаагүй байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хавар нь шалгаруулалт дахиж явууг чинь гинэ нөгөө циркийн сургууль хүүхдүүд авахгүй дахиад шалгаруулалт явууг чинь гэсэн. Тэгсэн чинь тэнд нь яаж яваад чинь ангиараа оролцох боломжтой болчихгүй юу. Тэгээ ангиараа оролцоод тэгсэн чинь ангиас нь 2 хүүхд тэнцсэн байгаа. 2 хүүхдийнх нь нэг нь Батсөх байгаа юм. За ингээд Монголын циркийн алтан үеийн найруулагч гэлддэг багш Намхаа гэдэг хүн 1972 онд сургуулиудаар явж ирээдүйн жүжигчдийг хайж явахдаа яг тэр нөгөө ангиар нь бүгдийг шалгаад тэндээс энэ 2 хүүхдийг олж авахад нэг нь Батсахгүй байсан байгаа байхгүй. За ингээд Арднаа Озрын нэрэмжит циркийн дунд сургуульд элсэн орж 1 жил суралцсны дараа Москва хотын цирк эстрадын дунд сургуульд суралцах шалгуулалтанд оролцсон ангийн найз Мөнхбаатарын хамт тэнцжээ. За одоо бүр дахиад цаашаа бүр мэрэгжлийн болох тийм үст одоо Москвараа ч тийм сурахаар тэнцэж байгаа 2 хүүхэд. За Москвагийн цирк эстрадын дунд сургууль гэж байгаа байхгүй. Орос улбаны улсын ардын жүжигчин Сергей Андреевич Каштальянын шав болж за циркийн урлагийн жинхэнэ эрдмийг эзэмссэн тэрээр найзынхаа хамтаар Монголын анхны мэрэгжлийн алиалагчдын нэг болсон. Монголын анхны
мэрэгжлийн алиалагч гэсэн үг байхгүй. За тэгээ яг энэ Мөнхбаатар гэдэг байгаа буюу яг тэр үед хамтдаа тэнцээд хоошоо зөвлөлт рүү явсан найз нь тэр талаар юу гэдээ урсан хэрэг ингэж байгаа. Бид соёлын яамны мэрэгжилтнүүдэд уулзахад томилолтын мөнгө гэд боодол 10-ын дэвсгэр төгсөн гэж байгаа. Тэр хоёрт хоёуланд нь. Тэр үеийн 1000 төгрөг гэдэг чинь амар их мөнгө байлаа. Харахгүй шүү дээ. Одоо энэ чинь насыг нь бодох юм бол 10 жилийн сурагч байжгаад циркийн сургууль руу ороод тэгээд циркийн сургуульд байжснаа 1 жил суралцчаад за боли 10 дугаар анги за 8 9 дугаар анги байлаа гэж бодгоо тий. Ингээ 10 дугаар анги гэхэр чинь баг 17 8 тал хүүхд байгаа байхгүй. Тэгэхээр чи өөрөө 56 оны гэхэр чи 16 70 хэдэн онд л юм ба шүү дээ тий. 70 хэдэн онд 1000 төгрөгтэй болчихж байгаа байхгүй. За тэгээд нөгөө 1000 төгрөгтэй хоёр хүүхд чинь ба шүү дээ. Ингэж байгаа. Бат сүгч бийж мөнгөө өвөртөлж гараад байс хийгээл нөгөөдгөө тэмтэрнэ. Ийш тийшээ хараад бүтэлцээл хөөх иймэр хөвгтэй явж үлээ гэж өөрөө энэ хамт явсан Мөнхбаатар гэдэг хүн дурссан байдаг. За Батсүх бол зөвхөн алиалагчдын төрөөр хязгаарлагдаагүй. Онцлог нь зөвхөн алиалагчдын төрөөр хязгаарлагдаагүй. Циркийн урлагийн бараг бүх төрлөг эзэмссэн ийм хүн байсан. Агаарын нисэлт, акробатын үзүүлбэрч тоглодог байсан. Манеж дэрч инээд хөөр багтал хоёрыг зэрэг бэлгэлж чаддаг ийм онцгой нэгэн байсан. Одоо алиалагчгээ бодглохлоор бид нар яг циркийн тоглолт үздэг хүмүүс мөн байх юм бол те эхэнд нь гарч ирээ хүүхдүүдийг ингээд инглээ хөөрглөө хамт үзэж байгаа хүмүүсийг бүгд ингээд гоё ингээд хөгжөөлөө баясгалаа тэгээд нөгөө нэг номеруудын хооронд гарч хэлээ гэдэг ч юм уу те ингэж алиалагчийн тусдаа үзүүлбэр явдаг бол энэ хүн агаарын нисэлттэй үзүүлбэр үзүүлчихнэ бууж ирээд алиалагчаа хийчихнэ те тэгэн гол одоо хүчний юм гэж юм уу ингээд олон төрлийн чадвар холилдсон ийм нэгэн байгаа байхгүй яг бид хэд нөгөө нэг ийм байж магадгүй одоо миний үе ч гэдэг юм уу те таны үе ч гэдэг юм уу за манай аав ээжний үе ч гэдэг юм уу ер нь юуг одоо Батсүхгүй гэдэг юуг илүү их сайн мэдэх вэ гэхээр нөгөө хошин урлаг те гэдэг юм уу дэлгэцийн бүтээл дээр байснаар бид нар илүү их мэдэх гэдэг шүү дээ. Гэтэл энэ хүмүүс чинь яг нөгөө тайзан дээр манежн дээр те тэр циркийн үзүүлбэр дээр ингэж явсныг нь бид нар цөөхөн мэддэг юм байлээ л дээ. Тийм би цирк үзэж байгаад би Батсүхгүйг л үзчихсэн. Үзчихсэн үү? Тийм. Гэхдээ би тэр дээр байсныг нь бол санахгүй. Би хүүхэд байсан л та. Гэхдээ ч одоо Батсүхгүйг тэр дээр байгааг танаагүй гэж мэддэг. За магадгүй эсвэл нөгөө басны хөвдөлтэй гарч өөр болоод өөр төл рүү ингэ явдаг ч юм уу те бас залуудаа ингэж хийдэг ч байсан юм уу. Ер нь бол ингэж бусдаас ингэж ялгадаг. Акробатч үзүүлдэг, агаарын нисэлч хийдэг, алиалагчаач хийдэг ийм онцгой нэгэн байгаа байхгүй. За тэгээ нөгөө хоошоо явсан. Жил сурсан. Тэгээ сургуулаа төгсөөд ирснийхаа дараа буюу 1977 оны үед ардын айрамд алба хагаар мордсон ч 7 хоног хөрөлгүй байж хат нь соёлын яамны тушаалаар эргээд дутцсан гэж байна. Тэгэхээр одоо ирээд цэрэгт явах насанд хүрсэн байж та тий. Эрэхтэн цэрэгт явах насанд байсан. За тэгээд очтол соёлын яамнаас зүгээр бушуухан эргээд дуудаад тоглолтонд ороо гэсэн байт юм билээ. Энэ нь бол түүний авьяас ямар эрэлттэй байсан, ямар хэрэгцээтэй байсны тод илрэл. Тий? Цэрэгт явангууд араас нь дуудаж байна. Ингээд тэрээр яг нөгөө нэг алтан үеуд гэдэг алтан үе гэдэг манай циркийн данзангой, содонгой, цэдэн балгой, инхэ латип гих Монголын үе үеийн алдартай алиалагч нартай мөр зэрэгцэн ажиллаж хамгийн хүндэт тооцогддог агаарын палатыг 20 гаруй жилийн турш тоглон Монголын циркийн алтан манежийг эзэгнэж байлаа гэж байгаа. Тэгэхээр 20 гаруй жил тэр агаарын үзүүлбэрийг те тоглосон байх нь биш шүү. За тэрээр хэвлэлд өгснөнийг ярилцлага байдаг. Тэндээ болохоор за би чин хамгийн хүнд агаарын үзүүлбэрийг те үзүүлдэг тоглодог байлаа. Алиалагч нараас цээ яах бид хоёр л ийм үзүүлбэрийг үзүүлдэг байсан юм. Би их хацтай хүн данзан содонгой болон цэе инхэ латип гээл үе үеийн алдартай алиалагч нартай хамт ажиллаж тэднээс маш ихийг сурсан байдаг юм а хэмээн өөрөө дууссан байдаг. За мөн тэмээтэй акробат, шидэх банз, газрын үсрэлт, зэрэг циркийн урлагийн сор болсон тэсвэр төвчээр эр зөрөг шаатсан хүнд үзүүлбэрүүдийг олон жилийн турш тоглож үзэгчдийг алмааруулж явсан билээ гэж. Би цээгөөг бас танил та. Манай аав найз байсан. Тийм үү. Тэгэхээр ч одоо цээгөө энэ Батсүхгүй хоёр чинь тэр агаар үзүүлбэр үзүүлдэг байсан юм ба шүү дээ. Тийм байна тий. 20 гаруй жил гэж байна. Тэгэхээр авьяастай байсан биш. Тэгэхээр чин дэлхийд хүндлэгдсэн гэж хэлэхгүйгээд яах юм бэ нүг чинь тий. За хоёлаа хамтаа хэлэгчээ ярьчих. Өнөөдрийн дугаар маш гоё зүйлсээ та бүхний мөн хүлээж байгаа. За өнөөдрийн дугаарыг маань өдөр бүр шинэ үрээтэй Түлээшүү бэкери их маань ивент итгэж байна. За Түлээшүү нь дэлхийд алдартай бэкери брэнд нь Монгол улсад 2016 оноос хойш шинэ жил 100 сарын баярыг онцгой хамт тансаг хийц бүхий билонуудаар чимжирсэн. За 2022 оноос эхлээд уламжлал болгон хэрэгжүүлж байгаа шинэ жилийн билоны урдчилсан онлайн захиалга энэ жилээс Holiday Dream гэдэг нэртэйгээр одоо энэ сэдвийн доор албан ёсоор эхэлж байгаа юм байна. Эднийх их амар байдаг. Одоо энэ захиалга нь юу байхгүй юу? 15-наас 25-ны хооронд захиалга өгчдөг.
Тэгээд очиод шууд очир мочир гэлгүүгээр шууд очиод би нэг захиалсан ингээд очиод авчдаг байна. Онлайнаар захиалдаг лөө. Тий. Оо тийш нэрэ. Одоо урдчлаа захиалчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь маш амар юм байлаа. Яг ингээд өмнө тэгдэг байсан шүү дээ. Ер нь альва нэг баяр болсон. Оо тий. Сайхан очирлаа шүү дээ, тий. Бэлгонд очрлох ч одоо бензиний очроос амар байлаа шүү дээ. Харин тийм манай монголчуудыг эсвэл одоо ийм очрлох гэдэг ийм үйл явдал байнгын дагж идэг юм уу? Эсвэл амьдралынх нэг хэм маяг юм шиг. Одоо талханд очролдог байсан. Сүүнд очролдог байсан. Тэр 90-ад он гэдэг юм уу те? Картын барааны үе мөд очролдог байсан. За тэгээ сүүл рүү одоо юунд очролдог байсан. Хүүхдийн цэцэрлэг сургууль бүтгэхэд хүртэл очролдог те. За одоо нэг шин дэлгүүр том дэлгүүр нээлттэй хийхэд очролдог гэл бензинд очролдог гэл юм болгонд очролдог шүү дээ тий. Гэтэл эний чинь уул нь бол цөөхөн хэдэг хүн тий ухаалгаар захиалал ажил амьдрал амжуулж явж байгаа л яг авах үед очил авчиж байгаа байхгүй. Ийм л хялбар. Гэтэ ингэж очрлсан хэрнээ манайхаа очрлж чадахгүй л байгаа шүү дээ. Тэгвэл очрлж чадахгүй байгаа л онлайнаар захиалж байгаа гэж. За. За энээрээ хатуудчлаа. За 2025 оны онцгой агентийн бэлэг бас зарлж байгаа юм байна. Энэ жилийн хамгийн их хүсэн хүлээсэн сюрприз нь дэлхийд даяар хайрлагдсан Sanrio гэдэг 5 гол дүртэй тусгай загварын бэлонууд байгаа юм байна. За эдгээрт нь Hello Kitty's Holiday Tree Cake гэж байна. За Cinnamon Roll Dream Cake, за My Melody's Sweet Berry Cake, Pom Pom Pudding гэж. За энэ бас нэг дүр баг шиг байна тий. Pom Pom Pudding's Pudding Dream Cake, за Kuromi's Choco Berry Cake гэдэг ийм 5 онцгой бэлог гаргаж байгаа юм байна. Яг шинэ жилдээ зориулаад. За үүгээр зогсохгүй бас онцгой юм байгаа. За Signature болон Holiday Dream гэдэг бэлонуудыг одоо бүр маш олон юм бэлоо байлаа. Энэ баг 10 төрлийн бэлоо ба. Эдгээр бэлонууд нь өөр хэмжээ, амт, дизайнтай болохоор гэр бүлийн баяр, байгууллагын арга хэмжээгээд ялт тохирсон баяртай одоо зориулаад захиалж болох юм байлаа. За дээр дурдсан 12 сарын 15-наас 25-ны хооронд гэдэг ч одоо маргааш захиалганд дуусч байгаа юм байна. Маш хурдан захиалчих юм бол очир дараалгүйгээр очиод бэлонуудаа худалдаж авах боломжтой. За захиалж чадаагүй бол салбарууд дээр нь очиод очирлж болно. За Улаанбаатарын 23, за Дархны 1 салбар гээд нийт 24 салбараас Түлээ жүгийн баярын бэлоога худалдаж авах боломжтой байгаа шүү. За баярлалаа. За баярлалаа. За зөвхөн зөвлөлт гэхгүй одоо тэгээд нөгөө бас л энэ зүйлийг ярих хэрэгтэй болно л доо. Тухайн үед гэдэг юм одоо энэ 20 дугаар зууны төгсгөл үе рүү чинь те 70 80-ад 90-ад он руу чинь нөгөө социалист орнуудын хамтын нөхөрлөлгээ те энэ орнууд чинь хоорондоо мэрэгчлэнүүдэд солилцдог, тойрон тоглолтууд хийдэг. Тэгээд нэг өрнөдийн орнуудтай болохоор арай тийм нээлттэй харилцаа байхгүй ч гэдэг юм уу те нэг юм хөө байгаа штэ. Тэр үед яг хуу тухайн үедээ бүр яг дэлхийн хэмжээнд гайхагддаг гэдэг юм уу хүндлэгддэг одоо зөвлөлт улсын ардын жүжигчин дэлхийн нэр тайлбарлагч Олег Попов гэж байгаа штэ те. Энэ хүнтэй одоо өнөөдрийн манай Дамбын Батцүх гэдэг хүн маань яг нэг менежер гэдэг те нэг менежер дээр Улаанбаатар, Москва, Новосибирск, Фрунзе хотуудад хамтран тоглож исэн цор ганц монгол хэллэгч. За тэгээд Дамбын Батцүх бол 100 магадгүй 1000 жилд ганц төрөх ховор авиастан хэмээн энэ хүн өөрөө үнэлсэн. За тэгэхээр одоо зөвлөлт бод улсад хэдэн одоо хичнээн сая хүнтэй те гэдэг юм одоо маш олон газар хүлээн зөвшөөрөгдсөн энэ хүн одоо манай Батцүх гэж байгаа энэ хүнийг те 1000-д нэг төрөх юм ховор авиастан шүү гэж хэлж байгаа нь бас л учиртай байх. Дээрээс нь менежер хамтдаа тоглож явж исэн те хамтдаа тоглож явж исэн учраас бодит харьцуулалт өөр одоо орны айлаалагч нартай гэдэг юм уу циркийн үзэлбэр үзүүлж байгаа хүмүүстэйгээ харьцуулж харж байгаа. Тэгээ хамтран тоглосон уран бүтээлчдийнх нь өгж байгаа үнэлгээ нь ерөөсөө энэ бид нар хэлээгүй байх нь шүү дээ. Тэр өөр мэрэгжлийн ардын жүжигчнэр дэлхийд хамгаалагдсан тэр хүн нь хэлж явах байх нь шүү дээ, тий. За циркийн урлагт одоо ер нь бол асар өндөр хөгжсөн байсан зөвлөлт бод улсын мэрэгжилтнүүд тухайн үед болохоор Олег Поповтой хамт тоглож байгаа энэ жижигхэн залуу гайхалтай авьяаслаг жинхэнэ байглаас заяасан бие бялдартай алиалахын одонд төрсөн хүн байна. Ийм ирээдүйтэй алиалагч хэр олон төрөх болоо хэмээн шагшиж магтчихсэн тухай үед. Москвагийн цирк, эстрадын дунд сургуулийн захирал Волошин гэж хүн байгаа байхгүй. За энэ хүн гэхэд чинь яг нөгөө сурж явах үед нь Батцүхийг бүр олноос онцгойлон анзаардаг байсан. Игдүүтэй, адтай, ёстой захиур хагалт хүү гэж одоо байнгын тодорхойлдог байсан. Дээрээс нь бас тэрээр Батцүхийг байхад Монголын циркийн ирээдүй гэрэлтэй, гялалцнаа гэдэгт итгэлтэй байна гэж хэлдэг байсан. Тэгэхэр чин бүхэл үдэн улсын циркийг энэ хүн байхад Монголын цирк бол угаасаа цаашдаа ингэж гялалцсан те ийм байна гэж бүхэл дүүрэн хэлж байна гэдэг маань. Тэр мэрэгжилтнүүдээс хэдэн зуун жилийн циркийн гэдэг юм уу ийм одоо туршлагатай ард түмнээс ийм үнэлгээг авна гэдэг бол үнэхээр нэг юм онцгой төрсөн л хүн байгаа байхгүй те. За Монголын циркийн урлагийн үндэс суурийг тавилдсан зөвлөлт бод улсын мэрэгжилтнүүдийн нэг нь гэхэд чинь л одоо ингээд циркийн ингээд яаж явах та хамт тэр нэг сургууль сурж байгаа хүмүүс шүү дээ те. Тэр дундаас нэг Батцүхийг хажуудаа авчираад
зураг дараалах болгонд өмнөө зогсоодог байсан. Өмнөө дагсаадаг байсан. Тэгэхээр бас тэндээс нэг юм онцгой юм хараад л байсан юм шиг байна. За Бацүхийн зураг тухайн үедээ нэр хүндтэй тооцогддог. За бид нар мэдэндээ нөгөө Советский Союз гэж сэтгүүл байдаг шүү дээ, тийм. Советский Союз сэтгүүлийн тэдгээр дугаар дээр ингэж гараад инээд ирээ гэдэг. Энэ сэтгүүл дээр эхний нүрэнд нь гарч байсан. Энэ Бацүх гэдэг хүний зураг. Тэгэхээр чи одоо юу гэсэн үг вэ, те? Одоо энэ Советский Союз чинь бас л нөгөө социалист орнуудад бүгдэнд нь тараагддаг, хэвлэгддэг хэдэн 10 сая одоо хүндэл хүрж байгаа ийм сэтгүүл шүү дээ. Тэрний ихэд чинь нүүрэн дээр нь гарч ирсэн. Ийм хүн байгаа. Тэгэхээр энэ хүний уран бүтээлийн цар хүрээг илтгэж байна гэсэн. Хин нэгэн танихгүй нэг тэндээ тавихгүй байхгүй да. Ядчил бодоход те. Эн чинь юу байхгүй юу? Социалист орнуудын Times сэтгүүл байхгүй юу? За ер нь л тийм шүү дээ. Times сэтгүүлийн нүүрэн дээр дандаа шилдэгүүд гардаг. Ер нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч гэдэг юм уу? Юу гэдгийг Том Круз ч юм уу те. Тэд нар л гардаг. Одоо бид хэдийн мэдээлэл ийм жоохон хумигдмал, боогдмал гэдэг юм уу эсвэл нэг сайн гадны мэдээлэл авч байдгүй байх үед энэ хүн хаана байсан бэ гэдгийг яриа заяа. 1987 онд социалист орнуудын дунд зохион байгуулагдсан цэрэгчдийн тэмцээн гэж болсон. Социалист орнуудын дунд зохион байгуулагдсан. Энд чинь дор ээж зүгээр нөгөө холбооны улсад чинь 15 улс байж байгаа шүү дээ, тийм. За дээрээс нь одоо социалист орнуудад нэмэгдэх хичнээн тооны улс байх юм. Тэгсэн чинь энэ тэмцээн дээр Бацүх тусгай шагналыг хүртэжсэн тухай үед. За үүнээс 2 жилийн дараа бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин Бугт хөх хотодод тоглож Ухаан, Учаод болсон тэмцээнд заавал оролцох урилга захиас авч ирсэн. Тухай үед. За 1980 оны дундуур төрийн шагналд ардын жүжигчин Норов Самбуу буюу нөгөө алдарт орон нугараач бисгүй. Энэ эмэгтэйтэй хамтдаа Латин Америкийн орнуудын дэлхийн цэрэгчдийн тэмцээнд оролцож алиалагчийн төрөл томоохон шагналыг Бацүх хүртсэн түүхтэй. Одоо бүр Латин Америк руу гарч шүү дээ. 80 он болохоор те бүр Латин Америк руу очиж байна. Латин Америкийн үзэгчид Монголд ийм алиалагч байдаг юм уу хэмээн гайхан түүнийг шагширж ирсэн гэдэг. Гайхмаар гэж байгаа байхгүй. Яагаад одоо онцгойг нь хэлэх гээд байгаа. Өөр соёлтой, өөр хэлтэй, өөр твийн олон мянган үзэгчийг инээ дээрээ татна гэдэг бол яах аргагүй төрөлхийн авьяасын илрэл энэ мөн. Хүнийг инээлгэн гэдэг чинь одоо хүнд гэдэг шүү дээ, тий. Одоо жишээлбэл кинон дээр тоглож байгаа жүжигчид ч гэсэндээ тий ойлгох бол гайгүй амархан гэдэг шүү дээ. За баг хүнийг ойлгуулах нь баг тий ойлгуулах нь баг амархан гэдэг байгаа шүү дээ. Эргүүлээд өөрөө инээх яг жинхнээсээ инээх жүжиглэлтэн дээр ч юм уу тий жинхнээсээ инээж өгөх. Дээрээс нь хүнийг инээлгэн гэдэг чинь өөр асар хүнд гэдэг байгаа байхгүй. За тэгвэл Монгол хүний инээлэгтэй бол байж болно шүү дээ. Саяны одоо ингээд нийгэмдэр болж байгаа хоёул ингэж мэддэг нэг үйл явдлыг дундаа тавьж байгаа л хоёр талаас ингэж болно. Гэтэл эн чинь одоо бүгд найрамдах Монгол ард улс Латин Америкийн орнууд хоорондоо ямар ч ижил төстэй зүйл байхгүй. Шал ондоо соёлтой, хэлний хувьд ондоо юу гэдгийг. Тэнд одоо японочууд ч ингээд одоо хүртэл ингээд нэг хүн явж байгаа бүдэл онгууд л инээдэг гэдэг шүү дээ. Хьюмор нь өөр. Тийм. Тэгэхэд бид нар тэрийг харахаараа яагаад инээгээд байгаа юм болоо гэж бодохоор ийм тусдаа ойлголттой шүү дээ, тийм. Тэгэхэд Латин Америкийн орнууд очоод одоо бас л нэг тэр хүмүүсийг сэтгэлийн хөдлөлөд агуулж ирсэн гэдэг. Үүнийх нь онцгой нэгэн авьяас нь болохоор тухайн улсын онцлог, ондоошил, тухайн улсын хил зэргийг богино хугацаанд мэдж сурч тоглолтонд ашигладаг гэсэн Бацүх гэдэг хүн. Хэлний маш өндөр авьяастай гэж байгаа юм. Очоод нь хэсэг очоод л ер нь ингээд наагур цаагур явдаг юм яа. Ингээд тухайн орны хэл наацхийн ойр зүрийн яриа мариаг маш хурдтай сурчдаг. Тэгээ өөрийнхөө нөгөө хилээд байгаа алиалал гэдэг юм уу те яриа тэр болгоныгоо шууд тэр хэл дээр нь тэр улсын иргэдэд нь хэлдэг. Маш хурдтайгаар. Энэ бүр онцгой гэдэг. Тэгэл эхнээсээ ахуулаад алиалагч ингээд нөгөө хүмүүсийг бүр ингээд хідэн зуугаар нь инээлгээд ингээд сэтгэл хөдлөлүүлээ те бүгднийг нь өдөртөд аваад ингэчгэлэр араас нь гарч байгаа циркийн номерууд бүр хангалттай. Тий. Гоё одоо уур амьсгал хүлээж авна. Үзэгчдийн сайхан бэлдээд өгч байгаа. Тий. Тэгээ хараа энэ дүрийн судалгаа, дүрийн бэлтгэл гэж маш чухал юм байна. Энд чи би анх удаа л алиалагч хүмүүс ингэж бэлддэг гэдэг чамаа сонсож байна. Би чинь жүжигчдийг бол маш сайн мэдж байгаа. За ингээд шүүх хуралд орж суудаг, галзуу юмлэгт очиж хондог ч юм уу. Энэ бэлтгэл маш сайн хийдэг байхгүй. Судалгаагаа хийж явах та. Тий. Тэнгүүд яалтчгүй ингээд өөр газар очиж байгаа. Энэ хүмүүсийн бидний ингээд хьюмор өөр гэдэг үднээсээ манай энэ хүн маань тэгж бэлдэжсэн гэж сонсох бүр үнэхээр бахархуу штэ. Онцгой байгаа ч тий. За тэгээд энэ хүнд чинь бүр тоглохгүй газар байхгүй гинэ. Хамгийн амар нь. Люксембург, Монте Карло, Женев, Парис тоглож исэн. Дээрээс нь одоо Азийн бүх орнууд. Тэгээд одоо жишээлбэл Хятад, Японд хүртэл очиж тоглож байгаа шүү дээ, тийм. Тэгсэн чинь Аз, ялангуяа Европын орнуудыг бараг л гүйцээж Латин Америкийн улсуудад олон тоглолтод оролцсон гэж байгаа. Азийн орнууд дууссан, Европын орнууд нэлээд явцсан, цаашлаад Латин Америк руу явцсан. Тийм. Тэ? Тэгэхээр чи энэ бүр дэлхийн хүн байхаас аргагүй юм билээ л дээ. Дэлхийг дайлсан. Японд тоглохоор очихдоо л тентхийн зан заншил, хошин мэдрэмжийг яг Япон хүн шиг судлаад
Тэгээд олон мянган үзэгчтэй яг л Япон хүмүүст ойлголцож чаддаг байсан гэдэг. Хэлийг нь судалдаг, цаагаараа юунд одоо ингэдгийг нь ойлгодог тий. Тэр ард түмний сэтгэлгээд юу гэдгийг ондоошл бүх юмыг нь мэдэрчдэг. Тэгэл яг гарахтаа л яг тэрүүгээрээ гардаг. Японых ч онцгой өөр байхгүй. Харин тийм. Өөр өөртөө бүр онцгой өөр шүү дээ. Францад тоглохдоо ч адилхан гэж байна. Францын соёл, хөгжим, хошигнолыг өөртөө шингээж гисэн мэд тайзан дээр гарч ирэн үзэгчдийг хэдийн өөр юм болгож орхидог байсан. Тэгэл өстө хүсснээрээ үзэгчдийг ингэж хөдөлгдөг. Ийм байсан гэж байгаа байхгүй. Хил усны ойролцоо болооч тэр өвөр Монголд бол зүгээр л өстө бүр даам гэж байгаа. Тэгэл буудалс гараал ирэнгуут нь ир имгүү цаас барайл гарын үсэг гэж зүуд мэд болдог. Ер нь хаач утсан хүмүүсийн хайрыг татдаг юм байсан. Хүмүүсийн хайрыг маш их татдаг. Нэг мэдхэд л бүгдээрээ л нөгөө бат сүхэ чинь тойрцсон фэн болцсон ингээд явж идэг. Явсан газар болгондоо. Эн чинь бид нар Монгол, өвөр Монгол гэдэг юм хятад, Япон гэдээ дуусахгүй штэ. Тэгэхэд л Солонгос, Европын орнууд шал ондоо соёлтой юу байдгийг ингээл өчнөө өөр одоо хүүхд орнууд байж хахад тэр болгонд энэ хүн очих болгондоо бүгднийх нь хайрыг татдаг. Нэг л мэтгэд хүрээлүүлждэг. Ийм хүн байж. За тэгээд нөгөө түрүүний хэлж байгаагаар хил усны те хилний маш өндөр авьяастай. Герман тоглож байхдаа л Герман зүг тоглож байгаа юм. Тоглож байгаа явцдаа л германаар яриад дор нь ойлгоод ойр зүрийн юм яриа ярьчдаг байсан. Тэгэл зэрэтэлтэйгээ өөрийнх нь хэлээр яриад алайлахаар нөгөө нэг хүмүүс нь бүгдээрээ те ямар хөөрхөн юм бэ гэдэг юм уу ямар гоё юм бэ нэг л мэтгэд ингээл ховстуулцдаг. Ингээл ерөөсө гадаад харах юм бол нөгөөх маань ингээл ингээ гүгүүд очдаг. Ийм нэг хүнний дотн те хүн төрлөختний гэдэг юм уу ер нь бол те дотн нэг ийм хүн болчихж байгаа байхгүй. Заавал бас казакаар маш мундаг ярьдаг гэдэг. Тий. Тэгээд ерөөсөө Баян Хөлгийн аймагт хит хитүүд очсон гэдэг. Тэгэл одоо өөр одоо юу гэдгийг те Казахстан ч юм хаагаач тоглоод явхлаар ерөөсөө казак хүн жишээлбэл ярьдаг. Тэгээ нөгөө зарим одоо мэдгүй нөхдүүд нь болохоор чи энэ өлгийн урианхаа юу гэдэг өөрийг нүртэл тэгдэг. Ийм онцгой бүр хэлний юутай юм гинэ. Нэг ийм өгөгдөл байж ш тэрийг давтал болгох те. Тий. Юм их маш хурдан сурдаг авьяастай хүн юм байна. Тий. Онцгой хүмүүс байдаг. Баруун зүүнээрээ зэрэг бичдэг гэдэг шиг. Тийм юм байсан. За манай нөгөө Куб гэж болсон шүү дээ тий. Фидель Кастротой тий. Раул Кастро, Фидель Кастро гэдэг ах トゥ хоёртой. Энд чинь бас нөгөө одоо тэр хоёр Америкийн тэр голд байгаа тий. Тэнд байгаа орон хэрнээсээ л эн чинь зөвлөлт бод улс руу одоо чихрийн нишинг зөвхөн зөвлөлт бод улс худалдаалдаг. Тэгээд түүгээр дамжуулаад социалист орнуудтай холбоотой байдаг. Тэгээд энэ Куб ч яг Фидель Кастрогийн үед бүгд найрамд Монголд улсын хоёрын хооронд бас дипломат харилцаа тогтоогдоод Раул Кастро нь Монголд ирж мэрдэг шүү дээ тий. Тэгвэл энэ Кубд циркийн топ фестивал гэж юм болдог байсан юм байл да. Кубд циркийн топ фестивал. Тэгсэн чинь тэр фестивалд явж ирээл Испанаар яриад гэсэн. Бүр ярих хэрэгтэй бүр муугүй ярьдаг болоод ирсэн зөө. Үнэхээр авьяастай юм байсан. Тэгээд нөгөө өөрийнхөө одоо тэр нөгөө нэг юм ярьдаг юм хошин үзүүлбэр те тиймэрхүү юмудаа шууд хүмүүстэй тэтгэл хүмүүстэй Испанаар мэдлээл тэгээ Испанаар нөгөө хөгжилтэй юмудаа яриад инээлдэл хөрлөөд ингээд явцдаг. Ард түмнийг хайрыг татах нь одоо бүр юм цаанаасаа юм ойлгомжтой ийм хүн байсан гэж байгаа. Энийг бол одоо төрөлхийн авьяас гэхээс яах вэ? За ингээд түүний хувьд бол 1995 он гэж яхад Батсүх, Сосор барам, за Батцаяа, Туяа, Чамин чулуу нартай хамтраад хошин урлагийн академи гэдгийг байгуулсан байдаг. За Монголын тайз урлагийн түүхэнд онцгой үйл явдал болсон энэ нь. Яаж юм гэхээр энэ академи нь 1995 онд шүү. Тэгэхээр энэ академи нь зүгээр нэг байгууллага байгаагүй. Харин хошин урлагийн шинэ үеийг төрүүлэх, сэтгэхүйг өөрчлөх, үзэгчдтэй ярилцдаг тайзыг бий болгох зорилготой орон зай байсан гэж байгаа байхгүй. Бид нар одоо энэ одоо мэдхгүй намайг төрөх хөдөл гэдэг юм уу намайг ухаан ороход ч гэдэг юм одоо юм хошин урлагийн тоглолт гэдэг ч юм уу ийм юм болдог хошин урлагийн жүжигчдүүд байдаг байсан болохоос биш түүнээс өмнө байсан үгүйг нь би мэдэхгүй л дээ. Тэгэхээр энэ маань бас ингээд явж нөгөө алиалагч нарын маань те ийм бас сүнс шингэжил байгаа бах те нэг хүн чи одоо олныг нийлгэх гэдэг ч юм уу ийм их зүйлсгээд холдож явсаар хагаад яг энэ хошин урлагийн суур Монгол тавигдсан болов уу гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр одоо энэ дээр байгаа мэдээж Дамбын Батсүх гэдэг хүн бол энэ дээр номер 1 бичигдэнэ. Тэгээд Сосор барам гэж хүн байгаа. Батцаяа. Таны нөгөө нэг төрөний асуугаад байгаа бисүч үр дээр нөгөө барилдагч гэдэг байгаа чинь Батцаяаны. Батсүх гэдэг нь болохоор тэндээ тоглолдог гэхдээ арай өөр туслах төр тоглолдог юм. Тэгээд Туяа, Чамин чулуу. Ингээд дурсахад энэ хүмүүс маань яахаарахгүй яг одоо хошин урлагийн үндэслэгчд гэж явдаг штэ тий. За ер нь бол ийм зорилготой ийм байгууллага анх энэ хүмүүс 1995 онд байгуулж. За Батсүхийн хувьд бол хошин урлагийн продакшнуудад хамтарч уран бүтээл хийгээгүй газар гэж бараг байгаагүй. Яагаад гэдгийг хэлэх үү? Энэ сайн ч бай, муу ч бай, алдсан ч бай, онсон ч бай бүгдэнд нь очиж тусалдаг зөвлөдөг. Нөгөө хүүхдүүд нь гэдэг юм уу за тухайн үед хүүхдүүд л ярьж штэ тий.
Нөгөө хүүхдүүд нь анхны тоглолт Монголд тавих гэж юм ингээд гараал ингээд маш одоо бөө юм болж байгаа нэг соёлын төвөргөө мөргөөч юм уу те ингээл өдрөө олж аваад ингээд тоглолт хийх гэл. Тэгэл гараал ирээл ингээд тоглох гингууд үзэгчд нь жоохоо юм. Одоо ингээд заашгүй 500-ны судалтай байлгүй дунд нь нэг 50 гаруй хүн сууж идэг юм уу. Тэгээ нөгөө маш их зардал болоод тэгээ маш их хөлс хөдөлмөр болж байгаа тошин шогийн тоглолтоо тавих гад нөгөө продакшн гарахад 50 хүн сууж байна. Нөгөө хэд чинь пал гэж явна те. Айн одоо санаа зовно юу гэдгийг ингээл гутрна. Тэгж яхад Батцаа явах орж нөгөө Батцуух ах орж ирд ингэнэ. Тэгээ орж ирснэ. Нөгөө чинь бүгд камера сонирн болоод нэг иймэрхүү байж хахад нь орж ирээл нөгөө дөрөв бүгд нь хааж инээж байгаа л. Зүгээрээ Сумын аймгийн соёлын төвийг дүүргэчхэр хүмүүс байж та наатгач. За гараад тест үзүүлээд өгье гэдэг ингээд бүгднийг ингэдэг. Ингээд хөл дээр нь босгох, сэтгэлийг нь дэмжих энэ болгоныг ингэж бүх продакшнтай хамтарч хийж явсан хүн нь өнөөдрийн Дамбын Батцуух гэдэг хүн. Дуусгах шалтгаан энэ юм байна. За тэгээд түүний хувьд бол тэр хаан байна. Инээд тэнд л байдаг. Тэ? Тэнд очдог. Ерөөсө хаан одоо очсон бай тэнд нь үзэгчд түүнийг хүлээж л байдаг. Хаан ч очсон бай. Тэнд гарч ирдэг юм хаан л бол хаан гэдэг юм уу? Гарч ирсэн газар болгоно инээд байдаг. Түүнийг инээд дагдаг. Нэг ийм хүн байгаа байхгүй. Тайзан дээр гарах болгонд бол нэг зүйлийг баримталдаг байсан баг. Энэ юуг баримталдаг байсан гэхээр худал бус инээд гэж байгаа. Худал бус инээд, хиймэл инээд биш. Тэгээд дээрэс нь амьдралд ойр. Тэгээд хүний сэтгэлд хүрэх ийм л зүйл ер нь бол гол нь юм шүү гэдэг. Тэгээ тайзан дээр гарах болгондоо энийг л баримталдаг. За мэдээж одоо гарч ирж байгаа залуу үедээ мэдээж юм энийгээ бас дамжуулж хөргөж одоо суулгаж л байсан баг те. За 1990-ад онд тайзнаа тоглогдсон за Батцаяа, Батцуух, Сосор Барам нарын хамтарсан хошин номерууд тухайн цагтаа зүгээр нэг үзэгчдэг байлдан дагалгаас гадна илүү их ер нь бол таны хэлээд байгаа шиг нийгмийг ингэж имжлэх, гэгэрүүлэх, альваг инээж харах, альваг эергээр харах, тэгээ бодож эргцүүлэх ч гэдэг юм уу те. Нэг юм хошин зүйл явсны араас цаана нь бас нэг юм түлхүүртэй мессежтэй гэдэг ч юм уу ийм бодож эргцүүлэх үүрэг гүйцэтгэж байсан гэдэг те олон хүн санал нийлдэг. За тэгээ түүний бүтээлүүд бол хэд хиймэл хошигнол байгаагүй. Тэгээ харин ч амьдралын энгийн дүр төрх хүний зан ааш нийгмийн бодит асуудлыг инээдэр дамжуулан ойлгуулж үзэгчдийг бодолд оруулдаг онцлогтой байсан гэдэг. За түүний тайзны тоглолтууд үзэгчдэд инээд билэхээс гадна дулаахан мэдрэмж нэг л цаанаасаа дотно. Тэгээ тэр хүнийг тэнд байхад нь хүртэл ингээд нэг хамаатны маань ах шиг юм харагдана гэсэн үг байхгүй. Тэгээ энэ тэнд таарахар чинь гүй бацахгүй гэж очихгүй гэж яах юм бэ те. Ийм л нэг тийм дотно дулаахан мэдрэмж. Дээрээс нь итгэл найдвар. Яаж ч амьдралд нь хүнд юм тохиолдсон, яаж ч ингэж ийсэн нэг хүмүүст бас нэг ингээд тэрнээсээ хэсэгхэн зур салаад тэ нэг юм нийгэмдээ ингээ хараад юм эсвэл болж байгаа зүйл өөр зүйлд анхаарлаа хандуулад байж чадах нэг инээдэг бэлгэлэг, сайхан сайхны бэлгэлэг тийм итгэл найдвар амьдралыг өөр өнцгөөс харах боломж олгодог байсан гэдэг. За тийм ч учраас Батцуухийн бүтээсэн дөрүүд тухайн цаг үеэ даван өнөөдөрч дурсагдсаар яригдсаар байгаамаа. За одоо нөгөө нэг киноор орж эхэлнэ. Одоо бас ингээд зарим хүмүүстэй харамсдаг юм а би. Үнэхээр юм төрмөл авьяастай онцгой нэгэн байлаа гэхэд нөгөө нэг юм бидэнд үлдэж байгаа дэлгэцийн бүтээл гэдэг чинь бид нар чинь бас нөгөө 40 томон гэж байгаа боловч тий. Ингээд хоошоо төрсэн хүмүүс маань дэлгэцийн бүтээл дээр маш цөөхөн дүрээ үлдэх ч гэдэг юм байдаг штэ. Тэгээ бид нар 2-300 удаа тайзан дээр гарсан тайзны жүжигийг үзээгүй нээсээ хоёрхан киногаар тэр жүжигчнийг мэдэх гээд байдаг. Гэхдээ тэр хоёрхан дүр нь тэгээ хоёрхан кино нь дархлагдсан дүр байдаг л та. Гэхдээ тэр цаана нуга 200 тайзны жүжиг гэдэг бол бүр асар их юм тэндээ байдаг штэ. За Дамбын Батцуухийн кино урлагт хөл тавьсан эхлэл нь 1985 хожуу гоц те. Монгол улсын одоо энэ уран сайхны кино болох Мөнгөн бөөл гэдэг киногаар анх кино урлагт орж ирсэн. Энэ кинон тэрээр Сумын начин цоодл хэмээх дүрийг бүтээсэн. Энэ бол одоо манай яг энэ киног үзсэн хүмүүст бол сэтгэлд нь гүн үлдсэн дүрүүдийн нэг болсон байдаг. Энэ дүрийн талаар тэрээр өөрөө хожим дурсахтаа гэж байгаа. Сайн хүмүүсийн ачаар тэр дүрийг гаргацсан гэж би боддгоо. Халуун зунаар эсхийнд өлгийдүүлэх тийм ч амар байгаагүй л юм. Хөөх юм уу дөрлөгж байх гоо миннэхөө гээл дуулаад их сайхан кино болсон доо гэж өөрөө дараа нь дууссан байна. Дусж байгаа нь хүртэл нэг юм гоё байгааз те. За тэгээд 1992 онд дэлгэснээр гарсан Берсүт жүжиг кинонд Баачка хэмээх дүрийг бүтээсэн байдаг. Түүний кино урлагдах өөр нэгэн онцгой өнгө нь энэ дүр байсан. Жүжигчин Батцаяагийн найруулсан энэхүү инээдмийн кинонд 2 м 12 см өндөр сагсчин шарав жамцын аавынхын дүрдэн тоглодог. Тэгээд биеийн хэмжээ, дүрийн ялгарал, инээдэнд байдлыг тун оновчтой гаргаж чадсан нь үзэгчдэд бас гүн сэтгэл үлдээсэн байдаг. Тэднийг хамтдаа явж байгааг нь харахад ерөөсө тэмээ ямар аяшиг л одоо харагдана хэмээн тухайн үед хүмүүс инээлддэг байсан нэ. Тэгэл энэ кино гараад хэсэгхэн зурж гисэндээ бас тэр зүйлийг яриад нийгмээрээ те нэг ингээд гоё дулаахан байж
За дээрээс нь 1992 онд Би хармаар байна гэдэг кино, 1999 онд Гинэн 3, 2010 онд Помагитай нам 2 дугаар ангид нь нисгэгчийн дүрд тоглосон байт юм байна. За энэ бол одоо хамгийн сүүлийнх нь кино байж магадгүй гэж манай зохиолч бас бичиж өгсөн байт юм. Тийм би тэр киног үзчихсэн л да. Помагитай нам ер нь сайн юу болсон төсөл. 2 дугаар ангид үзсэн манай хүн чинь нисгэж болоод хамгийн сүүлийн нислэг нь болдог ч гэлөө. Тэгээ нэг сордог элс рүү мэдгүй хүн чинь гүгээд орж буцааж гарч мараад хөрхөн юу гардаг аа. За хамтаар хэлж ярьж байлаа. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрын ураатай Мортон Residence event итгэж байгаа. За бэлэн одоо болсон байна да. Одоо худалдаагаар та санал болгож байна. 100% ашиглалтанд орсон 58-аас 122 м2 бүхий 2-4 өрөө байрнууд байж байгаа. За эдний хотхон их гоё. Ус цэвэршүүлэх нэгдсэн системийг төслийн хэмжээндээ сурлуулсан гэж байгаа. За зайсан айлаад усны асуудалтай гэдэг бол Мортон Residence усны асуудалгүй байх нь байна. За тактик 100% тооцоогүй гэж байна. За Монгол улсын стандартаар тактик 30% тооцож төлбөрийг авах ёстой. Гэтэл Мортонгийнх маань 100% тооцолгүйгээр бэлэг болгон өгж байгаа юм байна. За эдний нэг маш хүнд хэрэгтэй нэг шийдэл байгаа нь лифт орц гарцын хэсэг нь нэг хэмт буюу хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй хүмүүс за мөн хүүхэдтэй хүмүүст маань машин өгөөчтэй ч байх маш юм хэрэгтэй шийдлийг одоо олсон байгаа. Тэргээ өргөөлт шатаар гарна гэдэг бол маш хүнд байдаг. За фасад нь өөрөөсөө гэрэлтэй гэж байгаа. За нэг бас монголчуудад маань маш хэрэгтэй юм. Дээж өргөх талбайтай гэсэн. За тэгэхээр одоо цонхоор өргөөд байхгүй, энд машин дээр хасгаад байхгүйгээр гэрээсээ гараад сайхан тийм зориултын талбай дээр дээж өргөж болохоор байна. За хүүхдийн тоглоом нь Дайн улсын алдарт компани брендийн ийм тоглоомуудаар томилогдсон байж байгаа юм байна. За Америк сургуулийн чанх хойно за тэнцэн хотхон байж байгаа. Яг хажууд нь загварын байр нь байж байгаа. Загварын байран дээр тэр ашигласан барилгын материал, өрөөний зохион байгуулалт юу гэдгийг бүгдийг нөрөө тарчих боломжтой. Одоо ийм одоо зохион байгуулалтаар хийсэн байна. За борлуулалтын албаны дугаар нь 76 тэгтэг 67 юм байна. За баярлалаа. За баярлалаа. Би нөгөө Мортон Residence дээр очисон шүү дээ, тий. Тэгээд тэндээс зүгээр би одоо энэ удаад зүгээр нэг юм хэлэхэд FS Construction гэж олон жилийн түүхтэй компани л байна. Тэгээ маш олон төслүүдийг барьж байгуулж хэрэгжүүлсэн. Тэгээ нөгөө түрүүний би нэг өрдний дугаард хэлжсэн шүү дээ. Өмнөх байранд нь тий өмнөх барьсан төсөл дээр нь амьдарч исэн улсууд үр хүүхэдтэй FS Construction-ы дараагийн төсөл хаана вэ гэдгийг нь харж байгаад үр хүүхэдтэй байр нь санал болгодог. Эсвэл өөрсдөө өмнөх байраа зарчаад дахиад FS Construction-ы байранд ордог. Ер нь бол ингээм амнаас ам дамжаад ер нь яригадаад орон сууцууд нь дүүрчдэг. Тэгээ энэ удаагийн төсөл дээр болохоор одоо энэ компани одоо захирал нь нэг залуу байгаа заяа. Тэрний эхнэр нь бас яг хамтдаа энэ хоёр маань ингээм хамтдаа энэ одоо төслөө хийгээ явдаг юм байл. Тэгсэн чинь энэ удаагийн тэр эхнэр нь маш их оролцсон байгаа байхгүй. Оролцохдоо энэ төслийг би ээжийн сэтгэлээр хийнэ гэдэг. Тэгээд яг таны яриад байгаа нөгөө хүүхэдтэй эмэгтэй хүн яваад ингээд оц руугаа ордог ч юм уу. Энэ дээр нь бити юм босго энэ дээр юм байлга те. Юу гэдгийг энэ одоо хүүхдийн тоглоомын талбай юм байл шүү. Ингээд яг ингэж яагаад нөгөө хүүхэд дүүжин дайжин тоглож байгаа те. Унлаа гэхэд энэ газар нь юм хэмжээний юм ондоо. Одоо жоох ингэ өндөлөд өгцөн. Тэгвэл арай нэг баг газар жөөлгөн газар нэг унаад ч юм уу те. Ингэж унах нь байна. За тэгээд нөгөө цаагуур байгаа хүүхдийн тоглоомын талбаануудын одоо юм хүүхдийн аюулгүй байдал талыг нь айгүй их ботцсон. Тэгсэрнээсээ тэгж хийхийн тулд өөрсдөөс нь дахиад зарлах гарах гэдэг байгаа байхгүй. Тэгсэн ч хамаагүй гэд яг ихийн сэтгэлээр хандсан ийм төсөл юм байлаа Мортон Residence бол. Тэгээ нөгөө нэг ямар сандад гэж байна. Хүүхдийн тоглоомын талбаар машин оруулахгүй гэдэг. Юм бүр нааталт маш том хаалттай. Тэгээ тэр хаалтан дээр нь тоглоомын талбаар тэгжтэй голт нь байгаа шүү дээ. Гэтэл ингээ машинууд наан 50 заяа. Тэгээ хүмүүс нь ингээ алхаад орно. Доороо эн чин 1-2 дугаар төслийнхөө турш юм 2 урт юм том гараж байгаа. Тэгээ гаражт нь машинууд бүр хангалттай багт нь маш их зайтай. Тэгээ гадаа нь зочдын зогсоол гэсэн үг байхгүй. Инглээ гэхэд тэр орон сууц руу хүүхдүүд манд нь тоглож байгаа хэсэг рүү ямар ч тийм хөдөлгөөний тээврийн хэрэгсэл аюултай байдал байхгүй. Ингээд нэг юм ихийн сэтгэлээр хандсан, аавын сэтгэлээр хандсан ийм төсөл юм бэлээ. Надад бол тэр нь хамгийн их мэдрэгдсэн шүү. Наач бүр үнэхээр гоё юу вэ? За баярлалаа гэнэ шүү. За баярлалаа. За үргэлжлүүлээд түүний амьдрал гэр бүлийнхэн талаар ярих хэдүүлээ. Дамбын Батцүх хэмээх энэхүү эрхэм маань бол 1977 онд гэргий буян тогтохдоогоо гэр бүл болсон байдаг. 1977 онд амьдралынхаа хамгийн төшигтэй, хамгийн бат бөх багныг ингээд босгосон гэсэн үг. Тэгэхээр Дамбын Батцүх за буян тогтох, Батцүх буян тогтох заяа. Одоо нэг гоё юм болно. Тэдний амьдралын урт замд тэд нар амьдралын урт замд хамтдаа алхаж, баяр жаргал, бэрхшээл бүхнийг хамт үүрсэн нэгэн айл болсон. Хосууд маань 4 хүүхдийн эцэг эх болсон. За тэнд нь 2 хүү, 2 охин мэндэлсэн.
Тэгээд нэг гоё юм нь шүү дээ. Гэр бүлийн бүх гишүүдийн нэр нь Б үсгээр эхэлдэг. За. Тэгэхээр өөрөө Батсүх эхнэр нь буян тогтох гэж шүү дээ. Тэгээд дөрвөн хоёр эмэгтэй хоёр эхтэй хүүхэд байгаа шүү дээ. Гэтэл хүүхдүүдээ бүгднийг Б үсгээр нэрлсэн байна заяа. Тэгээд энийг өөрөө мэддэг. Өөрөө маш гоё хошин тэр нэг юм нандин мэдрэмжтэй шүү дээ. Тэгээд өөрөө тоглоом шоглоомод хэлдэг байсан гинэ. 6Б компани захирал гэдэг өөрийгөө 6Б компани захирал хэмээн нэрлэдэг нь одоо түүний амьдралын энгийн те даруй атлаа ийм нэг юм хошин гоё зүйлэн мэдрэмжтэй гэдгийг илэрхийлэл байгаа. Тэрээр манеж, тайз, дэлгэцийн гадна яг л энгийн нэгэн аав, нэгэн хань байж чаддаг ийм хүн байсан. Алдар нэр олонний танил байдалд хизээч бардамнаж гэрийн уур амьсгалыг хөндөрүүлдэггүй. Харин ч үр хүүхэд хань ижлээ амьдралынхаа хамгийн эрхэм үнэт зүйл хэмээн байнга нэгдүгээр тавьдаг байсан. Ийм хүн байгаамаа. За түүний талаар одоо хамтдаа уран бүтээл оролцож те хамтдаа тэр уран бүтээлийг бүтээж туйруулцаж нэгэн цагт явсан хүмүүсийн дурсамжийг ярихгүй бол дутхгүй бах те. За гавьяа жүжигчин Балдан доржийн туяа гэх юм хэрэгтэй. Тэ. За энэ хүн бол за Батсүхийг инээд дагдаг байсан. Тэр бол зөвхөн цирк, хошин урлагийн жүжигчин байгаагүй. Би түүнийг асар цараатай мундаг уран бүтээлч гэж хэлнэ. Уран сэтгэмж, сэтгэхүүн ямар гайхалтай гэж дандаа бүхнээс төрүүлж сэтгэдэг, төрүүлж боддог, урлагт заяагдсан юм хүн байсан юм а гэж туяагаад урссан байдаг. За түүний араас гавьяа жүжигчин Лавгсрангой. За Баачка ах маань бол одоо өргөн цараатай, хурдтай сэтгэдэг, биднийг байнга сэтгэлээр дэмждэг. Заримдаа үзэгч цөөн үед аймаг сумын төвийн театрт бол багтахааргүй олон хүн байж тээ. Зарим нь бүр цонхны цаанаас бидрийг хараа зогсож чинь хардаа гэл үргэлж өөдрөгөөр хардаг ийм хүн байсан. Бидрийг үргэлж ингэ сэтгэлээр дэмждэг ийм хүн байсан гэж. За урлагийн гавьяа зүтгэлтэн Болдбаатар гэдэг хүн. Батсүх маань манеж хамт олноо үзэгчтэй буцлагдаг ийм гайхалтай хүн байсан гэж хэлдэг. Монголын анхны эмэгтэй элбчин Даваа хүү гэж эмэгтэй байгаа. За энэ хүн болохоор Батсүх байгаагүй бол би циркийн жүжигчин болохгүй байсан. Спортын гимнастикаар хичээлж байсан одоо авьяаслах хүүхдүүдтэй нэг ангид ороод суралцгаар болж өөрийгөө голоод би чадахгүй нэ гэж хаширч исэн яг тэр үед гэр нь нэг зүгт байсан болохоор Батсүхтэй хамт харж явсан юм. Тэгсэн чинь Батсүх болоход хийж байгаа. Чи сайхан жүжигчин болж чаднаа. Энэ мундаг хүүхдүүдийг чи гүйцэж чадна штэ. Битгий шантар гэж тухайн үед бас л өөрөө хүүхд байхдаа хэлж ирсэн байна штэ. Гэж урамшуулснаар одоо яг би энэ чиглэлээр явсан гэдэг. Энэ бол Монголын анхны эмэгтэй элбчин Даваа хүү гэдэг эмэгтэй. Ингэж хэлж байгаа. За гавьяа жүжигчин Чамж Улуун. Дамбын Батсүх гэдэг энэ хүн бол ховор авьяастай. Дэндүү цайлган дүү маань байлаа. Дэндүү цайлган. Хэмээн түүнийг дурсаж байгаа. Өөрөө аялан тоглолтоор явахгүй байсан ч гэсэндэ хамт олондоо ирж зөвлөн дутуу хөтөөг нь сануулдаг тийм сэтгэлтэй. Аялан тоглолтоор явж байгаа хүмүүс нь байна шүү дээ. Өөрөө яваагүй. Гэхдээ л араас нь санаа зовоол гүүж ирээл зөвлөөл ингээл туслаад дутуу хөтөөг нь хэлж өгөөл ингээл явдаг хүн байж. За удтал өвдөөд бие нь арай дээрдсэн үедээ чамайгч дүүд нь хийх юм их байна. Хоёулаа хамт 18 аймгаа нар зөв тойроод хөдөөгүр соёлын үрийг тарин штэ гэж ярьж исэн да гэж одоо энэ Чамж Улуунгаа дурссан байна. За жүжигчин Зориг гэдэг хүн болохоор би хойн сурж байхдаа амралт дуусаад буцах боллоо. Одоо хойн сурдаг байсан юм. Тэгээд Монголдо ирсэн амарж байгаа байхгүй. Тэгээд амарж байгаад буцах болонгууд тэр үеийн оюутнууд Монголоос явахдаа энэ тарвганы арьс тэгээд нарийн хилэн одоо авч явж хойно авч зардаг байсан гинэ. Одоо Монголоос явахдаа нөгөө таны яриад байгаа Памагитын амьдарч ихэд чинь тарганы арьс нуугаад гаргадаг шүү дээ. Тэрнтэй адилхан оюутнууд маань ирж амарчаад эргээ сургуультай явахдаа тарганы арьс болон нарийн хилэн авч явдаг байсан юм байна. Тэгээд дэлгүүрүүдэд уулан дээр нарийн хилэн гэдэг нь овоолготой байж байжгаад нэг яг хойно сурч байгаа оюутнууд те буцхуулахлаар олтгоо болчдөг. Ийм байсан юм байна л да. Тэгээд нөгөө Баачка гэдэг байгаа манай Батсүхт хандаад энэ Зориг гэдэг хүн тэгсэн гинэ. Хөгшин сургуультай явах гэсэн хоос явах боллоо шүү гэд. Өстө баларч гинэ гэд хэлсэн юм байна. Тэгсэн чинь нөгөө Батсүх чинь юу вэ гэхээр манай хүн чинь бүр даан байхгүй юу. Яаж ийн гэхээр хөгшөө би олоод өгье гэд тэгсэн байгаа. Тэгснэ хоёул Орос дэлгүүр орё гэд тэгсэн гинэ. Орос дэлгүүрлөө чинь хин дутааг нь оруулахгүй шүү дээ. Чамайг оруулахгүй шүү дээ гэсэн чинь. Чи очиод хар гэсэн юм шүү дээ. Тэгсэн чинь нөгөө чи очиод яг Орос дэлгүүрээс ч нэг юм авахын тулд пропуск гинөө. Пропуск. Тийм пропуск үнэмлэх үү те тиймэрхүү юм уу те. Тиймэрхүү юм байхгүй бол одоо оруулахгүй штэ гэж тэгсэн юм шиг. Тэгээд нөгөөд нь чи очиод харааж найзгаа очиод хар гэсэн юм шиг. Тэгэл яваал очлоо. Орос дэлгүүрийн хаалгач авгаанаар Батсүхийг шууд уурал оруулж байгаа юм гэж байгаа байхгүй. Ингээд сансрын микер Улаанхааран төмөр замын Орос дэлгүүрүүдээс хилэн одоо олж аваад би гэдэг хүн сургуультай толгоо гэдгээр явж үлээ.
Монголын циркийн алтан менежна 20 гаруй жил алиалж явсан олон түмний хайр хүндэтгэлийн эзэн явсан найзыгаа их л санах юм да. Сүүлд бит хоёр 2 дугаар эмнэлгийн тэнд уламжлалын эмнэлэгт одоо манай ээж хөвтчихсэн. Тэгээ би ээжигээ ирэх гээд очисон чинь ээж нь "Хөөс танаа найз чинь хөвчихлээ штэ. Чи оч" гээд ээж нь тэгсэн гинэ. Тэгээд асуусан чинь нөгөө Батсүхэн тэр эмнэлэгт хөвтчихсэн юм байна. Тэгээд нөгөө ээжигээ ирэх гэж очисон нөгөө бууз сүйтэй цайгаа ээжтэй биш найзтай авч өгсөн гэж. Гэхдээ нас урахаас өмнө арай өмнөхөн байсан энэ үйл явдал. Илэгний айхтар өвчнөр явсан шүү дээ. Явна гэдгээ бол ерөнхийдөө өөрөө мэдж байсан ч гэж одоо ойлгодог. Тийм учраас гунж гутраачгүй аюулт өвчний өмнө өвдөг сөхрөөгөө байж байгаа л бутсан. Уран бүтээлчийн сэтгэлийн тэнхээг нь харуулсан баха энэ үйл явдал гэж энэ найзанд дурсан байдаг. За тэгээд харин энэ зүйл одоо зарим нэг ярилцлаганаас нь юм уу эсвэл нэг зарим нэг газар өгсөн сэтгүүл дээрээс ч юм уу олдсон байх. Дамбын Батсүх гэдэг энэ хүн болохоор яг амьдралынхаа төгсгөлд за тэр өвчний улмаас гэдэг юм уу иймэрхүү байдалтай байж байгаад өөрөө ч гэсэндээ нэг юм зүйлийг ойлгосон бүр ингэж болцсон байх үеийнх нь үг юм шиг байл. Өвдлөө гэд би унжихгүй. Өвчнөөс айж санаагаар ундаг хүн биш. Үхэх цаг нь болсон хүн бол хизээл бол хизээ хинч эсэргүүцэж чадхааргүй ийм л үйл явдал гэж энэ хүн хэлсэн байдаг. Түүний амьдрал уран бүтээл нь дурсагдах үйс сэтгэл тэнүүн жинхэнэ урлаг заягдсан нэгэн гэдгийг бид бүхэн бол саяны ярианаас нь энэ зүйлсээс одоо ойлгомжтой одоо ойлголоо. За тэгээд ардын уран зохиолч Бавгийн лав сурангаа нэгэн цагт алиалагч нарыг бэлддэггүй маа. Тэд төрөн гардаг гэж хэлсэн. Энэ бол үнэн үг. Хошин шогийн мэдрэмж түгээх чадвар нь давтагдчихгүй ховор авьяас гэдгийг одоо энэ үг, энэ үйл явдал, энэ нэвтрүүлэг бүхэл зүйлс та бүхэн баталж байгаа бах. Нэрт алиалагч Дамбын Батсүхийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж, соёлын тэргүүний ажилтнанд цол тэмдэг. За алтан гац одонгоор шагнаж 1996 онд Монгол улсын гавьяач жүжигчин цол хүртээсэн байдаг. Тэрээр 2011 оны 4-р сарын 29-ний өдөр өвчний улмаас тэнгэр талсан байдаг юм байна. Тэгээ энэ хүнд тэр гавьяат юм уу соёлын тэргүүнээр өнгөсөн хэрэггүй. Харин тийм байна те. Хүн зүгээр нэг юм за мэдээж шагнал гэдэг бол тухайн хин үе хийсэн бүтээснийг нь мэдээж өндөрөөр үнэлж байгаа бах, баталж байгаа бах. Гэхдээ энэ хүн чинь тэднээс аль эрт бүр хаа байсан тэр 70 дон 80 дон гэхэд чинь дэлхийгээр явцсан тэндээ хүлээмжшүүлэгдсэн юм байгаа байхгүй. Магадгүй бас манай одоо энэ алтан гişүүд гэдэг байгаа энд шууд лайв маань явж байгаа. Тэгээ лайв дээр би бас ингээд бичээд байгаа комментуудыг анзаараад л байла. Бас таарж исэн тэнд байхад нь энд байхад нь ийм байхад нь таарж исэн гэх хүмүүс хэлээд байна. Гэсэн тэр дундаас бас нэг өгүүлбэр байна. Ер нь би бас тэрэгцсэндээ бас бодоод л байна л та. Үнэхээр яг 70 60 70 за 80 он гэдэг ч юм уу те. Энэ үед үнэхээр дэлхийд шуугуулсан хүлээмжшүүлэгдсэн зөвшөөрөгдсөн. Дэлхийн бүр одоо хичнээн олон твэр хичнээн улсаар нь яваад батлагдсан ийм хүн. Ингэж ирээд бид нар нэрэ 90 оноос хойш гараад ч гэдэм үү зах зээлийн үүдүү шилжээд хүн болгон амьдралаа болгох гээд те хоосон ханахгүй төлөө юун урлаг мантаал байсан бах. Юун цирк мантаал бас байсан байж магадгүй. Би зүгээр сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ үед бол ингээд үнэхээр бүр ингээд хүлээмжшүүлэгдсэн алтартан. Тэгээд чинь байнгын ирдэг тэр нэг юм сэтгэл ханамж гэдэг юм уу те тэр зүйл байгаа шүү дээ. Тэр зүйл ингээд тэр цагаас хойш байхгүй болчихж байгаа. Хов хоосон болж байгаа. Гэхдээ энэ хүн циркийн менежмент дууслаа гэдэг юм уу те ингэж бодоогүй. Цаашаа өргөжлүүлээд хошин урлаг гэдэг зүйл рүү ороод тэр салбарыг дахиад энэ тайз гэдэг зүйлээ дахиад ингэж өндөөхийн тулд явсан байна. Дахиад кино урлаг руу орсон байна. Тэгээ маш олон араасаа гарч ирж байгаа уран бүтээлч гэдэг юм уу тэр зүйлсэд өөртөөх нь чадах мэдэх болгоноор тусалсан байна. Гэхдээ түүний амьдралын төгсгөлд бол үнэхээр одоо энэ хүн төвчний улмаас гэдэг юм иймэрхүү байдлаар төгссөн ч гэсэндээ эргээд хэлж байгаа үг нь те эцсийн эцэст хинч байсан, яаж ч амжилттай байсан, ямар ч од байсан, ямар ч хин нэгэн байсан бүгд л дууснаа. Би бол айж голчихэд хүн би бишээ гэд үнэхээр нэг юм бахархалтайгаар нүүр дүрэн одоо амьдралаа дуусгасан гэдэг юм уу те. Тийм учраас одоо өнөөдөр бид бүхэн бол дуусахгүй байхаа аргагүй. Ийм их юм аа. За баярлалаа гэнэ. Үнэхээр сайхан төвх байлаа. Би нөгөө яг Адраа нарт ороод хэдэн ч дугаар болчих. Өөрөө яг үзчихсэн хүнээ ингээд түүхийн сансахаар үнэхээр тааламжтай сайхан. Гоё юм аа те үзчихсэн харж байсан гэхээр би бүр яг ингээд Адраа нарт дуусгаж байгаа хүнтэй дэрэгдээс нь харах юмсан гэж боддог хөөх. Тэр цаг үед би байсан болоосоо ч зөндөө боддог. Тэгэл одоо хамгийн уул нь бол хожуул гэдэг байгаа те энэ хүн бол энэ байгаад байдаг. Гэтэ энэ хүнтэй би бол яг амьдралаараа таарч тийм үү те яг бодитоор нь ингэж харж үзэж чадаагүй байхгүй. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань чанартай амьдрын ураатай FS Construction Мортон Residence болон өдөр бүр шинэ ураатай Төлөөжүү Bakery бэнтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр
зам 83.3 107 дэлгэний Одмонд радиогоор хүрсэн. Цагаан ушаа баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмонд сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.